За дээгүүр хэлж шүү. За юу цон залуучуудаа энэ удаагийн дугаараар Elgato брендийн Wavelink USB микрофоныг unbox хийцгээе. Хэрвээ чи микрофон авахаар хайж байгаа бол энэхүү бичлэгийг дуустал нь үзээд шийдвэрээ гаргаарай гэж зөвлөж байна. За манайхаа Elgato гэдэг брендийг тийм сайн мэдхгүй юм одоо за бидний дунд бол хэдийн нэрт гарсан Razer Asus гэдэг брендээс арай өөр. Elgato брэнд нь хэрэглээний технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэнд ба хамгийн 2010 онд Markus Fest гэдэг хүн Германд одоо үүсгэн байгуулж байсан юм байна. 2018 онд бид бүхний сайн мэддэг Corsair брэнд худалдаа авсан байдаг юм байна. За Elgato Wavelink USB микрофоны хувьд гаднаас харагдах байдал нэг иймэрхүү. За хайрцагны хувьд бол маш гоё цэнхэр өнгөөр шийдсэн байна. Ер нь бол fancy харагдаж байна. За хайрцагны дээдлэлд маань ерөнхийдөө Elgato гэдэг лого маань байрлаж байна. За тэгээд Wavelink гэсэн бичиг маань нүүрэн дээр нь байна. За тэгээд хажуулт дээр нь дагалдах одоо үзүүлэлтүүд нь байна. За тэгээд задлцгаая. За хайрцагны дотор бас давхар хайрцагтай юм байна. За хайрцаг нь маш гоё загварлаг. Дахиад маш гоё тийм Elgato-гийн үндсэн логоны паттернтэй. Тэгээд дээр нь цагаанаар Elgato-гийн лого байна. Ер нь бол маш дажгүй хайрцагтай. Надад бол таалагдж байна. За тэгээд хайрцагын нэнгүүд дотор талд нь жижиг дөрвөлж нь хайрцаг байрлсан байна. Энэ дотор маань юу харцгаая. За энийг ийш нь тавьчих. За тэгээд дахиад нэнгүүд. За тэгээд дотор талд маань зөөлөн гоё гэлгар утсан дотор амын Elgato-гийн брендийн логотой наалтаар наасан байна. За энийг газарлцгаая. Маш гоё барьцтай. За тэгээд энэ дээр логотой ганц хар мэдгэдгүүс ганц хар товчтой. За тэгээд эргүүлэнгөөш ерөнхийдөө тийм нэг юм эргүүлж байгаа юм шиг мэдрэмж өгж байна. За тэгээд бөөрөн дээр нь болохоор Wavelink гэсэн тухайн микрофоны нэршил маань байна. За арын хэсэгт байна USB Type-C чихвчний jack-ны хоёр оролт байна. Доод хэсэгт нь за ерөнхийдөө үйлдвэрийнх нь холбогдолтой мэдээлэлүүд нь багш байна. За энэ хүн микрофоны үзүүлэлтийн хувьд гэх юм бол хэдүүлээ одоо маш товчхон мэдээллийг та бүхэнд хүргэе. За Elgato Wavelink USB микрофоны хувьд ерөнхий үзүүлэлтэнд дэлгэсэн дээр гарсан байна. За капсулын хувьд 17 мм электрит. За polar паттерн нь болохоор ерөнхийдөө 3 төрөл байдаг бол 3 төрлийн polar patterns cardioid буюу дуу ер нь бол маш бага авдаг. За зөвхөн урдаасаа буюу front одоо өмнөөс нь ирж байгаа дууг маш сайн бичдэг тийм polar patternтэй. За тэгээ бусад үзүүлэлтийг та дэлгэсэн дээр харах боломжтой байна. За хэдүүлээ микрофоноос шалгаад үзчихлээ. За гаднаас харахад бол маш гоё цэвэрхэн минимал загвартай. Тэгээд ганцхан товчтой тий. Тэгээд энэ дээрэн дараа мөдөлчтэй ингээд ерөнхийдөө бол хэрэглээд маш энгийн. За тэгээд бичлэгнээр гарсан жижигхэн цагаан конвертероор та энийг микник стенд нь бас мөн залгаад ашиглах боломжтой. Wavelink гэдэг Wavelink download гэдэг энэхүү софтверыг ихлээр Elgato микрофон дээр ингээд суулгасан байх хэрэгтэй. За тэгэнгүүт first time setup for Windows Server гэдэг гараад ирж байна. За энэ дээр дараад
За энэхүү линкээр ороод за тэгээд шууд доосгт маань татаад эхэлж байгаа. Нэг анхаарах нь бид бүхэн Wavelink програмаар суулгахаас өмнө микрофоноо заавал салгасан байх хэрэгтэй юм байна. Тэгээд суулгачаад салгаатай байхад нь микрофоноо салгаатай байхад нь Wavelink програмаар софтверээр суулгачаад за түүний дараа яг плагин үгээ залгана үгээ гараад ирэн тэнгуут нь бид нэр арднах Type-C холболтоор нь холбоод тэгээд Wavelink холболтоо гаргууд нэг ийм цонх маань хамгийн түрүү үүснэ. За тэгээд микрофоноо оруулаад тэгээд input зэгтэр нь чихвчээ оруулаа тий. За тэгээ энэ дээрээс бүх маш олон юм контрол боломжтой. Жишээлбэл энэ дээрээс дахиад тоглоомынхаа саундыг өөрчлөх боломжтой. За тэгээ браузерынхаа өөрчлөх боломжтой. Энэ дээрээс би Chrome оруулж болж байна тий. За хэвлээ Wavelink програмаар татаад авчлаа. За би чихвчээ зүүцсэн байна. Одоо яг нөгөө гаднаас чимээх бол одоо чихвчээ зүүцсэн байна. За тэгээ Wavelink програмаар оруулаад ерөнхийдөө энэхүү програмынхаа маань давуу тал нь болохоор та энэ дээр одоо бүх браузер систем, game, music, aux гэдэг бүх одоо өөр хэрэгэлдэг юмнуудыг оруулаад тэгээ бүх тохироо одоо энэ дээрээс хийх боломжтой юм байна. За тэгээ нэмэлтээр хийх зүйл маань энэ маань тусдаа өөр төр аудио эффектүүд гэдэг нэмэлт одоо плагинууд суулгаад за тэгээд энэхүү плагинуудаа суулгах бол таашаа ороод Wavelink гэсэн энэхүү сайтаас нь ингээд equalizer, compressor, noise gate, noise suppression ч юм уу те энэхүү бүх VST гэсэн одоо энэхүү өргөдөлтөй энэ хүмүүдийг софтверуудын дагалдах плагинуудыг суулгаад тэгээд өөрийнхөө аудиог одоо эффект оруулах боломжтой байлээ. Зя. Одоо ерөнхийдөө бол ингээд яг тулгаад би ярьж за keyboard-ын дээр юм бичээд үзье. 1 2 3. За дээгүүр ярьж шүү. А-гийн дээгүүр 2 шортоор 2 моёр гэдээ манайхаа яадаг ш тэ. Дээр хүн алыг малыг гээл ингээл 6-гаа игээч өлтөө игээч гэ тэ. Яг тэр үед одоо ингээд яг тулгцсан үед дисплейн тулгцсан үед одоо сонсогдох хэмжээний юм байна. За хэдүүлээ дисплейн баг зэргийн багасгаад за нэг 50% дээр навчиж яриуцъя. Keyboard-оо бичлээ. Маус клик хэрвэн шалгаж байна. За ингээд ийм хөвөлтүүд хийгээ тэ. За дээгүүр гараад энэ бэр 2 флаш ороод ирлээ. За smoke хийж байна те. За жишээлбэл одоо ингээд янз янзын юм явж болдог штеп микрофон дээр тэгэл гэл хашгирч яадаг. За яг энэ үед сонсогдох зүйл маань одоо микрофон дээр иймэрхүү юм ирж байна. За одоо хэдүүлээ гаднаас орж ирэх чимээгээр бүр яг 0 болгоод. За одоо яг дисплейн яг гаднаас орж ирэх хэмжээ input gain-ийг яг 0 болгосон байгаа. За тэгээд keyboard-оор ингээд ямар нэг юм бичээд үзье. Keyboard ийм бичээд ийм их сонсогдож байна. За маусаар дарахаар. За тэгээд ерөнхийдөө яриа маань ингэж яриа маань одоо яг 0 input gain-ийг 0 болгосон буйд ингэж сонсогдож байна. За тэгвэл жишүү За эцэст нь дүгнэлэхэд Elgato брендийн Wavelink микрофон үнэндээ таарсан чанартай, дажгүй загвартай. За тэгээд яг харагдсан хувьд бол маш гоё загварлаг. За тэгээд дотор нь орсон өөрийнх нь электрит болон за тэгээд polar бактерийнхын хувьд яг өөр урдаас ирэх одоо тэр хоолойны бичлэлт. За тэгээд цэвэрхэн гаргалтын хувьд бол надад бол маш их таалагдж байна. За тэгээд дээрэс нь маш ингийн simple шийдсэн товчлоор. За тэгээд дараа мөтөл чинь хойно Type-C болон aux оролттой. За энэ болгоны бодох юм бол миний хувьд бол үнэндээ таарсан маш гоё дажгүй чанартай микрофон гэж шийдэж байна. За подкаст болон яриа бичдэг. За тэгээд стрим хийдэг хүмүүст маань энэхүү Elgato-гийн Wavelink гэсэн микрофон маань. За 10-аас гэж дүгнэх юм бол ойролцоогоор 8 гэж дүгнэмээр байна. За тэгээд өөрөлдөх нь input gain гэсэн тохиргоо нь маш их таалагдлаа. За тэгээд Wavelink гэсэн софтвер нь бас маш их тааллаа. Тэгээд OBS дээр хамгийн тодорхойлол нь OBS дээр 48,000 Гц-ээр ороод ирнэ. Өөрөө энэ хүн микрофон маань 48,000 Гц дамжуулдаг байгаа. За тэгээд та бүхэн сэтгэлдээ комент бичүүлдэгээрээ өөр ямар хөө бүтээгдэхүүн unbox хийлэхгүй, review хийлэхгүй гэдгээ комент бичүүлдэгээрээ манай бичлэгтээ цуг байсан та бүхэнд баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк та subscribe бити мартаарай.
дараагийн бичлэгээр уулзцаа. Баярлалаа.